За сайн байцгаана уу. Хэмэд оюуны үндэс хичээлийн хамгаас хөдлийн хичээл буюу 16 дугаар хичээлийн лабораторийн ажлын тайлбарыг хийх гэж байна. За хэмэд оюун энэ 16 дугаар лабораторийн ажлын сэдэв болвол хэмэд оюун ухааны ёс зүй гэсэн сэдэв байгаа. За бид энэ сэдвээр лекцийн хичээл бас үзсэн байгаа. Тэгээд лекцийн хичээлийн хүрээнд бид нэр лабораторийн туршилтыг үзэх гэж байна. За энэ хичээлийг судалснаар суралцахын үр дүнд ямар үр дүн авах юм бэ гэхээр хэмэд оюун ухааны ёс зүйн үндсэн ойлголтын талаар товчхон ойлголт тавна. За энийг бол дэлгэрэнгүйгээр бол лекцэн дээр тайлбарлагдсан байгаа. За шударга байдал, ил тод байдал, хариуцлагын талаарх товч ойлголтыг бас энд өгнө. За тэгээ Python програмчлалын хэл ашиглаад ёс зүйн жишээ кодыг туршина. Энд юу хийж туршиж үзэх вэ гэхээр ёс зүйн асуудалтай код мөн үү биш үү гэдгийг таних тийм ээ. За шударга сонголтуудыг турших, кодуудыг турших, зохиох, өөрчлөх, за ёс зүйн хязгаарлалтыг илрүүлэх, функц бичих, туршиж үзэх, за ил тод байдлыг шалгах, код бичих. За эдгээр үйлдэлүүдийг туршиж үзээд эдгээртэй төстэй бодлогуудыг бие даан бодох чадвар эзэмшнэ. За үндсэн ойлголтын талаар эргүүлээ сануулчих тийм ээ. За хэмэд оюуны системийг шударга ил тод хариуцлагатай бүтээх ёстой. За үүнд жишээлбэл яг нүүр царай таних систем, хүн бүрт ижил хандах ёстой. Эрүүл мэндийн хэмэд оюуны оюун зөвхөн хөрөнгөтэй хүмүүсийн өгөгдөл суурилдал шударга бус байдлыг бас үүсэх болно. Тийм учраас хэмэд оюуны системийг бол шударга ил тод хариуцлагатай бүтээх шаардлагатай гэж үзэж байгаа. За чухал зарчмууд байгаа хэмэд оюуны үндсэн чухал зарчмууд гэж нэрлэдэг. За энийг болохоор шударга байдал сая дөрөвдөгцсөн тийм ээ. Ил тод байдал, хариуцлагатай байдал, хувийн нөөцлийг хадгалах байдал гэсэн энэ зарчмуудыг баримталж ажиллах хэрэгтэй байдаг. За чухал зарчмуудыг энэ дээр тайлбар болон жишээний хамт хүсэгтэнд харуулсан байна. За шударга байдлыг нь юу юм бэ гэхээр бүх бүлгүүдэд тэгш боломж олгох хэрэгтэй. Жишээлх юм бол байгаль хамгаалагч хэмэд оюун ухаан бүх амьтныг тэгш хамгаалах хэрэгтэй. Тэрээс зөвхөн үнэтэй арьстай, үнэтэй махтай үн үрдэг амьтныг гэж болохгүй байна тийм үү? За ил тод байдал гэхээр зэрэг ил тод байдлын зарчим гэдэг нь юуг агуулж байгаа вэ гэхээр хэмэд оюун хэрхэн шийдвэр гаргахны тайлбарлах боломжтой байх ёстой. За жишээлх юм бол яагаад зээлийн хүслийг татгалцсан болохыг заавал харуулах ёстой. Хэн нэгэн хүн зээл хүссэн хэмэд оюунд хандангууд зээл хүссэн асуултанд нь та зээл авах боломжгүй гэсэн хариу өгсөн бол яагаад татгалцсныгаа заавал хариулах ёстой байх нь. За энийг бол ил тод байдал гэж үзэх нь. За хариуцлага гэх юм бол за энэ юу хийж байгаа энэ хариуцлагын зарчим гэдэг нь юу юм бэ гэхээр алдаа гарсан үед хэн хариуцлагыг тодорхойлох ёстой. За жишээлх юм бол автомат жолоодлагатай машин осол хийх юм бол хэн буруутай байх вэ гэдгийг энэ дээр харуулах ёстой байх нь. За хувийн нөөцлийг хамгаалах. За энэ болохоор зэрэг энэ хувийн нөөцлийг хамгаалах зарчим гэхээр хувийн мэдээллийг хамгаалах ёстой. За жишээлбэл эрүүл мэндийн хэмэд оюун ухаанд өгөгдсөн эмчилгээний төвхүүдийг зайлшгүй нууцлж явах ёстой байдаг. За эдгээрийг үндсэн зарчим хэмэд оюуны ёс зүйн үндсэн чухал зарчмууд гэж авч үздэг байх нэ. За лабораторийн ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ? За лабораторийн ажлыг гүйцэтгэхийн тулд лабораторийн 16 дугаар ажлын бичлэгт үзүүлсэн жишээг татаж авч туршиж үзнэ. За энд бичлэгт оруулж үзүүлж байгаа бүх кодуудыг бичээд хавц үсгэд оруулсан фолдер үсгээ оруулсан байгаа. Та бүхэн тэндээс файлуудыг нэг нэгээр нь татаж аваад ажиллаж үзээрэй. За бичлэгийн PowerPoint дээр файл дээр өгсөн бодлогуудын жишээг бас ашиглан тэдгээрийг өргөжүүлж өөрчилж туршиж үзнэ. Лабораторийн ажил 16 гэсэн PDF файл байгаа. За тэр файлд байгаа дасгалуудыг гүйцэтгэн тэнд бол нэлээд хэдэн хэмэд оюуны ёс зүйн алдаатай кейсүүдийг оруулсан байгаа. Тэр кейсүүдийг та бүхэн уншаад алдааг илрүүлээд хэрхэн засч болох талаарх тайлбаруудыг гаргаж ирэх юм аа. За туршсан болон бие дааж гүйцэтгсэн код болон асуултын хариулт зэрэг бүх ажлуудыг тайландаа нэгтгэн бичнэ. За энэ 16 дугаар ажлын PDF файл дээрээс авсан дасгалуудын үр дүнг, асуулт болон үр дүнгийн хариултыг нь тийм ээ. За тэгээд туршсан бодлогуудынхаа үр дүнгуудыг бүгднийг тайландаа оруулж чинь. За тайлан өргөдгөн болон өргөдгөн бичсэн программын кодыг лабораторийн ажиллагааны холбоосоор илгээж мөн адил багшийн зарласан хугацаанд хамгаалж лабораторийн оноогоо авах
үргэлтэй та бүхэн. За 3 даалгавар байна. Нэгдүгээрт нь болохоор ёс зүйн асуудалтай код мөн үү биш үү гэдгийг гаргаж ирсэн. За энэ дээр туршлагатай хүмүүсийг л сонгодог код бичигдсэн байгаа. За энэ дээр шудраг нь одоо бос нөхцөл үүссэн гэдгийг харж байна. За даалгавар 2 дээр шудраг шалгууртай код бичсэн байгаа. За энэ нөгөө шудраг шалгууртай кодод нь туршлага болон суралцах чадрыг нь шалгана. За илүү шудраг сонголт хийх боломж олох хэрэгтэй. За 3 дугаарт нь болохоор bias checker буюу хязгаарлалтыг шалгах. Bias гэдэг нь хязгаарлалт тийм үү? За хязгаарлалтыг илрүүлэх жижиг функц бичих хувь хэмжээг нь тооцох. За ийм даалгаврууд байгаа. За эхний даалгавар. За энд ёс зүйн одоо асуудалтай код бичсэн байна. Автомат одоо ажилд авах систем нэг код ах нь. За код нь зөвхөн одоо мэргэжлийн туршлагатай. Тэгээд туршлага сайтай хүмүүсийг сонгодог. За энэ үр дүнгээс харагдаж байгаа та бүхэн харж байгаа. За энэ кодыг харъя тийм ээ. За өрсөлдөгчд одоо ажилд орох гэж байгаа нэрээ дэвшүүлж байгаа хүмүүс байна. Ажилласан жилүүд нь батал 1 жил, сараа бол 2 жил, 5 жил, болдол огт ажиллаагүй, нарантуй бол 3 жилийн туршлагатай авах нь. За тэгээд тэр дараагийн одоо давталтан дотор болохоор юу шалгаж байгаа вэ гэхээр зэрэг 3 ба түүнээс дээш ажлын одоо туршлагатай хүмүүсийг авна гэдэг ингээд сонгоцсон байна. Тэгээ сонгосон улсуудыг ингээд хэвлээд харуулахаар зэрэг нөгөө сараа нарантуй хоёр л сонгогдож байна. За энэ болохоор зэрэг одоо юу гэдгийг туршлагагүй. Тэгээ 3-аас доош жил огт туршлагагүй болон 3-аас доош жилийн одоо туршлагатай хүмүүсийг шахах одоо хандлага эрсдэлтэй юм кодууд байна. Энд ялангуяа одоо юу гэдгийг залуучуудыг бол их нэлээд шахахын цэцтэй байна. За тэгэхээр энэ код та бүхний хувьд бол юу гэж үзэж байна гэхээр ямар үзэж одоо юу гэж үзэж байгааг надад хариулж бичих хэвээр ямар шудраг ус байдлыг яг үүсгэж байна вэ? За энэ кодонд ямар өөрчлөлт хийвэл шудраг ус байдал нь арилах вэ? Өөрөөр хэлбэл залуучуудад боломж олдох вэ гэдгийг асуултандаа хариулаад кодондоо өөрчлөлт хийгээд файлаа хадгалаад илгээх юм шүү. За тайландаа тэр талаараа бас яг тайлбарж бичнэ. За энд болохоор бас ажлын туршлага байна. Ажлын туршлагыг тодорхойлсон байна. За бүгдээрээ ажлын туршлагаас гадна хичээл зүтгэл суралцах чадвар гэх мэт бүзүүлэлтүүдийг бас нэмэгдсэн байна. Энд дээр тэ нэр дэвшигч одоо энэ ажилд орох гэж нэр дэвшиж байгаа улсууд юм. За тэгээд энэ дээр яг хөхөр зэрэг энд эдгээрээс болохоор зэрэг нөхцлөө өгөхдөө ямар нөхцлүүдийг өгсөн байх вэ гэхээр зэрэг 3-аас их байж болно. За тэгээд энэ суралцах хандлага тийм ээ хичээл зүтгэлд нь суралцах чадвар гэх мэт нь одоо 8-аас их уу 8-тай тэнцээ үе тэрнээс их байгаа хүмүүсийг бол энд сонгож авсан байна. За тэгээд энэ сонгож авсан хүмүүсийг энэ дээр ингээ хэвлэхэр зэрэг одоо энд өгсөн одоо шалгуурт нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг бүгдийг сонгож авсан байх нэ. Тэгэхээр энэ одоо ёс зүйтэй код мөн үү? За тэгээд энэ шинэ хүмүүс нэмж орох боломж байна уу гэдэг тал дээр та бүхэн надад хариугаа бичиж явуулаарай. За дараагийн жишээ. За энд нөгөө хязгаарлалтыг шалгах одоо жижигхэн код бичсэн байна. За энэ дээр функц bias checker гэдэг функц бичсэн байна. За энэ функц дээр болохоор зэрэг ямар утгуудыг авсан бэ гэхээр зэрэг энэ функц нь өгдөл attribute. За тэгээд энэ тэрс hold гэсэн 3 хувьсгчийг авч байна. За энэ болохоор зэрэг юу байгаа вэ гэхээр 3-аас дээш жилдээ одоо юу гэдгийг тийм ээ 3-аас дээш жилдээ туршлагатай хүмүүс 75%-аас их гарч байгаа юм бол энэ одоо функцээр одоо функцийг ажилуулад ажилд авах хүмүүсийг сонгож байгаа сонголтод бол гажууд л өссөн байх магадaltaй гэж үзэж байна. За тэгвэл энэ дээр яг нэр дэвшигчт нь одоо энэ 4 хүн байна. Нөгөө түрүүний жишээн дээр байсан. За тэгээд нөгөө bias-ыг одоо шалгадаг шалгуураараа нөгөө хэрэглэгчтэй уншуулж чинь тийм ээ. За эхлээд эхнийх нь болохоор зэрэг нэр дэвшигчдийн мэдээлэл ахна. Дараачихын болохоор зэрэг нөгөө ажилласан жилийнх нь байна. За тэрний ард бол хугацаанд ахна тийм үү.
За ингээд өгөхөр зэрэг 3 жилээс дээш суралцсан хүмүүсийн хувьд бол 50% одоо магадaltaй гэж үзэж байна. Тэгэхээр энэ кодын хувьд бол яг нөгөө bias checker ашигласан учраас ямар ч гэсэн 75% биш 50% хүмүүсийг нь авах боломжтой гэж авч байгаа учраас энэ бол яг одоо хязгаарлалт тогтоосон гэж тооцохгүй гэж үзэж болох нэ. За ингээд лаборатори ажлын одоо эдгээр кодуудыг та бүхэн туршиж үзээд өөрсдийнхөө одоо програмууд компьютер дээр туршиж үзээд за тэгээд энэ тавьсан асуултуудад нь бүгдэнд нь хариулах юм. За тэгээд нэгдүгээр асуулт бол яг үгээр Python код хэрхэн шударга бус шийдвэрж гарах вэ? За bias буюу хязгаарлалтыг илрүүлж засах ямар одоо арга замууд байдаг вэ? За хиймэл оюуны системд ёс зүйн хяналт хийхэд юуг анхаарах ёстой вэ гэдгийг энэ та бүхэн хариулж өчээрэй. За тэгэд энэ лаборатори ажлын хүрээнд болохоор зэрэг ёс зүйн зарчмуудыг талаар ерөнхийд нь мэдэж авсан. За Python ашиглан ёс зүйн практикийн одоо дадлага хийсэн шударга ил тод хиймэл оюун хөгжүүлэх нь чухал гэсэн ойлголтууд та бүхэн авсан байхаа гэж үзэж байна. За тэгвэл энэ хичээлийн хүрээнд би дааж хийх ямар даалгаврууд авах вэ? За 4 даалгавар хийхий. За энэ PDF файлаас эхлээд нөгөө би дааж үүсгэх асуултын хувилбаруудыг кейсүүдийг уншаад шийдвэрлэнэ. За шийдвэрээ би түрүүн хичээлийн эхэнд хэлсэн тийм ээ. Тэр шийдвэрлсэн асуудлуудыг ямар одоо аргачлалуудаар шийдвэрлэж болох вэ гэдэг тайлбарлаж чинь. За тэгээд ер нь бол хугацаанд илгээ үе ажлыг бол дүгнэх боломжгүй. За би даалдаар юу хийх вэ? Би дааж өөртөө ямар даалгавар хийх вэ гэхээр эхлээд гендер одоо хүйсийн ядгуурлан гадуурх хязгаарлалт байна уу гэдгийг шалгадаг код бичнэ. За код нь дараагийн слайданд байгаа. За тэгээд энэ дээр эргэжтэйчүүд авмгаалах боломж байна уу? За энэ дээр өшөө бас яг нөгөө хязгаарлалт байна уу гэдгийг шалгана. За энэ код нь энд байна. Та бүхэн эндээс кодыг үзээд энэ дээр энэ шалгуур хэнийг илүү дэмжиж байна? За гендерийн одоо хязгаарлалт байна уу? Байгавал яагаад байна вэ гэдгийг ямар одоо хязгаарлалт байна вэ гэдгийг тодорхойлж бичих нь. За дараагийн даалгавар болохоор зэрэг илүү одоо шударга сонголт хийх ийм систем одоо хөгжүүлэн. За энэ дээр юу хийх вэ зэрэг нөгөө Python дээр кодоо өмнөх кодыг тийм үү? За энэ өмнөх даалгавар дээр кодон дээр ажиллана гэсэн 3-аас дээш жилийн одоо туршлагатай эсвэл суралцах чадвар өндөр бол энэ шалгарна гэж зааж өгөөд. За дээрэс нь Python хэл дээр кодонд learning attitude буюу суралцах одоо хандлага чадвар гэдэг дээр нь 1-ээс 10 онооны одоо шин чанараа нэмж өөрчилж үзэж засвар оруулаад шалгаж үзээрэй. За тэгээс засвар оруулсан файл болон үр дүн. За тэгээд тухайн өөрчлөлт хийсэн үр дүн өмнөх кодоос юугаар ялгаатай байсан гэдгийг дүгнж бичээрэй. За 3 дахь даалгавар нь болохоор зэрэг ил тод байдлыг шалгах. За энэ дээр болохоор зэрэг энэ шийдвэр гаргаж байгаа хэсгийн функц байна. Энэ нөгөө зээл олгох. Энэ зээл авах боломжтой юу боломжгүй юу гэдгийг тодорхойлж өгөх нь байна. За тэгэхээр энэ одоо шалтгааны тайлбарлах шаардлагагүй зүгээр хэрхэн ингэж шууд татгалзах нь ил тод бус вэ? За кодыг өөрчилж татгалзах шалтгааныг одоо тайлбарлана. За энэ дотор яаж тайлбарлах вэ гэдгийг одоо хинт өгсөн байна. Сэжүүр өгсөн байна та бүхэнд. Хэрвээ одоо if else дотроо за энэ одоо тайлбаруудыг бичиж оруулаад нарийнчилж бичээд тайлбаруудынхаа үр дүнг харуулаарай гэсэн даалгавар байна. За 4 дахь даалгавар болохоор зэрэг за 10 өгөгдөл горилогчийн юу одоо өгөгдөл үүсгэх нь 10 ажил горилогчийн өгөгдөл үүсгэх нь за нэр нас ажлын туршлага гэж байна тий. За тэгээд шалгах скрипт чинь ихэнх сонгогдсон хүмүүс нь 30-аас дээш настай бол за нөгөө насны хязгаарлалт байна гэж үзнэ. За үүн тохирсон одоо энгийн Python хэл дээр скрипт кодыг бичээрэй. За эдгээр даалгаврыг хийгээд хийсэн даалгаврын кодоо болон тайлангааг үүсгэжчихэд Moodle системээр илгээгээрэй. За ингээд 16-7 хоногийн хугацаанд бидэнтэй хамтарч хиймэл аюун ухааны үндсийг одоо үндсэн ойлголтыг авах хичээл шамдан суралцсан та бүхэнд баярлалаа.
За цаашдын хэмэл оюуны судлах ажилд нь сургалтанд нь өндөр амжилт хүсье. За өнөөдрийн хичээл ингэж дуусчихна. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцож байсан оюутнуудаа баярлалаа. Баяртай.